бидэнд ухаарлыг өгөх ядуу залуугийн гайхалтай түүхийг ярьж өгье. Өдөр шөнөгүй ажиллаж өөрийгөө хайрлахгүй хөдөлмөр хийдэг нэгэн булчинтай царайлаг залуу байлаа. Нэгэн байгууллагын шалыг тойр шиг болтол ажлыг өмөлцүүлж нуруугаа өвддөс зүлгдэг хичээнгүй ядуу залуу ажээ. Гэвч түүний ганган найз бүсгүй ороод ирлээ. Түүнийг нударч дуудаад цочоохот залуу хайрыгаа хараад тэрвэрх гэж оролдог бүсгүй ахиж нэг нудраад мөнгө нэхэж гарав. Ганган дээрээс нь шунастай найз охиндоо мөнгөгүй залуу мэдээж байхгүй шүү дээ гэж хэллээ. Шунаст бүсгүй бүх карма хот бандашиг нь нэгтсээр байгаад картыг нь олоод авчихлаа. Залуу шаналн мунж бүсгүй нэг өдөр гэрэлтээд л явчихлаа. Тэгээд бүсгүй хөөр баяртайгаар шунлыг нь хөдөлгөж байсан зүйлс мишоны цүнхийг авах гэтэл бүхнээ зориулсан залуугийн данс улаараа нойл заагаад бүр данс хөдлөх хураамжгүй хаагджээ. Тэрийг сонссон бүсгүй шаналж яах аргагүй цүнхийг буцааж мөнгөгүй байж өөрийг нь эвгүй байдалд оруулсан залуугаас өшөөгөө авах гэж шийдэв. Тэгээд залуугийн картыг нь 4-5 удаа шамбидлан цохиод залуу руу шийдэнги алхлаа. Тэгээд юу болохыг төсөөлөөгүй хөдөлмөр хийж байсан залуу гинэт цочтол тэр холоос хөөш муу эргүү минь чиний энэ карт чинь мөнгөгүй байна гэлээ. Тэгээд картыг нь шидчихв. Ууртай найз охиноо харсан залуу сандарч твдэн газраас картаа аваад л найз бүсгүй шиг юм дахиад мөнгө өгөхөд зогсож байв. Залуу кармгаа ухаж өдөр ганц мантун бууз авч идий гэж бодож байсан салтааж байсан байгаа мөнгөө өгтөл. Энэ одоо хитэн төгрөг юм бэ? Карт чинь бүр 0. Чамд байгаа юм байхгүй карма дүүрэн сэтгэл байна. Чамд амьдрал чинь байгаа юм энэ шалны модал байна гэд би чамаас саллаа гэж жишимчгүй хэлээд түлхээд хаяад явлаа. Тэгээд залуу шаналж чамгүйгээрээ өмөрчл, өксөж, уйлаж, цөхөрчл, өглөж, дуулаж, итгэж, хардаж, зүдэрч, зовж, жаргаж, хардаж, дуулаж, өглөж явхан дээ би гэж иморов. Залуу хямраад байж байтал утсанд нь хайр гэсэн шунаст найз охиноос нь зурус иржээ. Зурус дээр би чам шиг мөнгөгүй залуугаас саллаа салыг үзээ. Гэхдээ мөнгө байна уу? Салын юм хоёулаа салъя гэж бичсэн байлаа. Тэгээд гинэт бумтан аппликейшнээс залгаж өмнө 3 ширхгийг авч байсан 10 жилийн турш сар бүр 5 сая төгрөг авах 25 мянган төгрөгийн суглаан өөрийг нь азтан болгосон байна гэж ярив. Бумтангаас холбогдож чинь та манай Цалинтай Монголын 10 жилийн турш сар болгон 5 сая төгрөг хожих одоо ялагч маань болсон байна. Танд баяр хүргэе. Тэгээд залуу амьдралдаа 600 сая дахин левел архиж тогтмол орлоготой азотно гэж хувийн бизнестэй амьдралын зам мөрөн тэгшэрчээ. Тэр төвлөрч байгааг нь хараач дээ ямар царайлаг байгааг нь. Шунаст найз охин харин нэгэн баян сайдын хүүтэй болцоонд явлаа. Баян сайдын хүү харин хүсэж байсан зүйлс мишоны чанелийн цүнхийг нь авчирсан байлаа. Згүй цүнхээ харан баярлаж сандран хариуд нь юу өгөхөө мэдэхгүй ингрээ задгаалтал. Баян сайдын хүү хар сэтгэлтэй байгааг нь харжээ. Цүнхээ буцааж авахаа харин мартсангүй. Харин ядуу залуу маань бишээ баян найз залуу маань дараагийн шин залуу ноён гэдгийг мэдрээд алхаж байв. Тэгтэл ядуу найз охин мөнгөгүй болоод ажил хийгээд зогсож байжээ. Тэгээд тэд нэгнийгээ харж зог тусан. Ядуу найз охин юу алдснаа ухаарав. Чи яаж баяжав? Гэхдээ мөнгө байна уу гэж асуулаа. Залуу гэхдээ нэг цагт хайрлаж байсан юмдаа гээд нууцаа хэлж бомтон суглааны Цалинтай Монголыг хожлоо гэж хэлв. Залуу хайж явах үед ядуу найз бүсгүй тоогоор цохиулаач болтгой залуу буцааж авъя гэж боддог тог байхгүй учраас суглаанд оролцож өөрөө баяжхаар шийдлээ. Энэ кино бидэнд зөв цагтаа зөв үйлдэл хийвэл азойрхон гэдгийг ухаарууллаа. Бумтан хонжирт цуглаа нь Монгол Улсын зөвшөөрлийн тухай хуульд заасан эд мөнгөний хонжирт цуглаа гаргах тусгай зөвшөөрөлтэй хөндлөнгийн хяналт шалгалтаар баталгаажсан цуглаа юм. Та аливаа захим залилан луураас сэргийлж албан ёсны эрх бүхий аппликейшнаар цуглаанд оролцсон уу?